таны мэйл хаяг дээр очсон байна. Таныг Азийн тэнгэр билээ. Энийг хараа. Их шууд саятай. Баг Монголоор телефонт. Йоо, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддэггүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодгийн. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлын явж. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л тоо. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гар утсан дээрээ татаж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа. Энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөө давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Та MNLS цэгмийн сайт руу ороод бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээллээ оруулж бүртгүүлээрэй. Амжилттай бүртгүүлсний дараа таны мэйл хаяг дээр ирсэн баталгаажуулах линк дээр дарж баталгаажуулна. Үүний дараа MNLS цэгмийн сайтнаас нэвтрэх хэсэг дээр дарж нэвтрэх мэдээллээ оруулж нэвтрэнэ. Өөрийн хүссэн лотерейгоо сонгож тоглох товчийг дарна. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тохиролд оролцох өдрөө сонгож үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэг дээр төрийн банкыг сонгож үргэлжлүүлнэ. Мөн e-пин кодоо идэвхжүүлэхээ авахаа битгий мартаарай. Төрийн банкны хуудас дээр өөрийн картын мэдээлэл оруулна. Бас та өөр бусад банкны картын мэдээлэл оруулж төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв таны e-пин код идэвхжсэн бол e-пин код оруулах цонх гарч ирнэ. Амжилттай гүйцэтгэх хийсний дараа таны тасалбар гарч ирнэ. Таны тасалбар миний тоглолт зэстээр болон таны мэйл хаяг дээр очсон байна. Таныг Азийн тэнгэр билээ. Энийг хараа. Их шууд саятай. Баг Монголоор телефонт. Йоо, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддэггүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодгийн. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлын явж. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л тоо. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гар утсан дээрээ татаж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа. Энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөө давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Та MNLS цэгмийн сайт руу ороод бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээллээ оруулж бүртгүүлээрэй. Амжилттай бүртгүүлсний дараа таны мэйл хаяг дээр ирсэн баталгаажуулах линк дээр дарж баталгаажуулна. Үүний дараа MNLS цэгмийн сайтнаас нэвтрэх хэсэг дээр дарж нэвтрэх мэдээллээ оруулж нэвтрэнэ. Өөрийн хүссэн лотерейгоо сонгож тоглох товчийг дарна. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тохиролд оролцох өдрөө сонгож үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэг дээр төрийн банкыг сонгож үргэлжлүүлнэ. Мөн e-пин кодоо идэвхжүүлэхээ авахаа битгий мартаарай. Төрийн банкны хуудас дээр өөрийн картын мэдээлэл оруулна. Бас та өөр бусад банкны картын мэдээлэл оруулж төлбөрөө төлөх боломжтой. Хэрэв таны e-пин код идэвхжсэн бол e-пин код оруулах цонх гарч ирнэ. Амжилттай гүйцэтгэх хийсний дараа таны тасалбар гарч ирнэ. Таны тасалбар миний тоглолт зэстээр болон таны мэйл хаяг дээр очсон байна.
таныг Азийн тэнгэр ивэ. Энийг хараа. Их шууд цагтай. Баг монголоор телефонт. Йоо, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддгүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодгийн. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлын явуулж. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л та. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гар утсан дээрээ татааж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа. Энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Та MNL-с цэгмэн сайт руу ороод бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээллээ оруулж бүртгүүлээрэй. Амжилттай бүртгүүлсний дараа таны мэйл хаяг дээр ирсэн баталгаажуулах линк дээр тарж баталгаажуулна. Үүний дараа MNL-с цэгмэн сайтнаас нэвтрэх хэсэг дээр дарж нэвтрэх мэдээллээ оруулж нэвтрэнэ. Өөрийн хүссэн лотерейгоо сонгож тоглох товчийг дарна. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тохиролд оролцох өдрөө сонгож үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэгдэр төрийн банкыг сонгож үргэлжлүүлнэ. Мөн e-пин кодоо идэвхжүүлэхээ авахаа битгий мартаарай. Төрийн банкны хуудас дээр өөрийн картын мэдээлэл оруулна. Бас та өөр бусад банкны картын мэдээлэл оруулж төлбөрөө төлөх боломжтой. Хэрв таны e-пин код идэвхжсэн бол e-пин код оруулах цонх гарч ирнэ. Амжилттай гүйцэтгэх хийсний дараа таны тасалбар гарч ирнэ. Таны тасалбар миний тоглолт зэстээр болон таны мэйл хаяг дээр очсон байна. Таныг Азийн тэнгэр ивэ. Энийг хараа. Их шууд цагтай. Баг монголоор телефонт. Йоо, цачаачих юм аа. Лотерей юу? Чи мэддгүй байсан юм уу? Өнгөрсөн жил бүр 1.5 тэрбум доллар хөдсөн шүү дээ. Манай монголч бас байгаа. Лотерей юу? Монголд уу? Харъя л та. Өчиг мэрэгжлийн юм шүү. Тэгээ яаж тоглолт вэ? Би байнга тоглодгийн. Өмнө нь хэд хэд удаа хожиж ирсэн. 7 хоногт 3 удаа тохирлын явуулж. Нэг удаа тоглоход ердөө 550, 990 төгрөг. Вау, тоглоё л та. Чи заагаад өгөл дөө. Онлайнаар тоглож болно, гар утсан дээрээ татааж тоглож болно. Борлуулалтын цэгүүдээр ч тоглож болно. Ер нь яаж ч тоглож болно. Зүүн сая минийх. Онлайнаар тоглоо. Энэ хараа. Энэ баримтын цуглаанд оролцох боломжтой юм байна. Бөөн давхар боломж. За дуус. Монголын үндэсний лотерей. Та MNL-с цэгмэн сайт руу ороод бүртгүүлэх товч дээр дарж өөрийн мэдээллээ оруулж бүртгүүлээрэй. Амжилттай бүртгүүлсний дараа таны мэйл хаяг дээр ирсэн баталгаажуулах линк дээр тарж баталгаажуулна. Үүний дараа MNL-с цэгмэн сайтнаас нэвтрэх хэсэг дээр дарж нэвтрэх мэдээллээ оруулж нэвтрэнэ. Өөрийн хүссэн лотерейгоо сонгож тоглох товчийг дарна. Өөрт аз авчрах тоогоо эсвэл аз мэдэх сонголтыг хийж дараа нь тохиролд оролцох өдрөө сонгож үргэлжлүүлнэ. Төлбөр төлөх хэсэгдэр төрийн банкыг сонгож үргэлжлүүлнэ. Мөн e-пин кодоо идэвхжүүлэхээ авахаа битгий мартаарай. Төрийн банкны хуудас дээр өөрийн картын мэдээлэл оруулна. Бас та өөр бусад банкны картын мэдээлэл оруулж төлбөрөө төлөх боломжтой. Хэрв таны e-пин код идэвхжсэн бол e-пин код оруулах цонх гарч ирнэ. Амжилттай гүйцэтгэх хийсний дараа таны тасалбар гарч ирнэ. Таны тасалбар миний тоглолт зэстээр болон таны мэйл. За сайн байцгаана уу
манай үзэгчтэй та бүхэндээ шинэ 7 өдрийн мэндийг хүргэе. 4-р сарын хамгийн ихний тохирол үзэгч та бүхэнд яг энэ цаг мөчид хүрэхэд бэлэн болсон байна. За бидэнтэй хүргэж хамтдаа эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд уламжил ясараа 4-р хатагийн 3-р зэргийн хонжроос тохирлоо эхлүүлцгээе. За үзэгч та бүхний харж байгаачлан шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цэвэр бүхий нэг орондоо тоонууд маань 4 удаа давхарсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Санамсаргүйгээр эдгээр бөмбөлгнүүдээс 4 бөмбөлөгтөн уулгүй гарч ирэх болно. За тухайн 4 бөмбөлгийг та яг гарч ирсэн дарааллын дагуу зөв тааж чадсан тохиолдолд 4-р хатагийн 3-р зэргийн хонжрын аздан болж өөрийн тавьсан бацаагаа 500 дахиусан авах боломжтой болох юм. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсье.